ABU Аз намхан далайн бүсийн орнуудын роботын тэмцээн 2009 оны 8 дугаар сард Япон улсын нийслэл Токио хотноо болно. Орчин үеийн өндөр хашууд сүндэрлсэн эрч хүчтэй энэ хотод одоо ч Японы эртний уламжлал оршин тогтнолцоор байна. Энэхүү гайхалтай уламжлал 2009 оны Робокон тэмцээний үндсэн сэдэв болох юм. Энэ зургийг 19-р зууны үед бүтээжээ. Тухайн үед хүмүүс хэрхэн аялж зорчдог байсан тухай энэ зурагт өгүүлсэн юм. Энэ бол Каго буюу хүн тэрэг. Дөрвөн талдаа дамнуурахтай энэ сүйх тэрэг тухайн аялагч хүнийг хааш нь хүргэж чадах бөгөөд дөрвөн хүний булчингийн хүчээр урагшилдаг байна. ABU Робокон 2009 тэмцээнд оролцогчид Каго хэмээх энэхүү хүн төрхтэй төстэй аяллыг хийх юм. Иймдэнч энэ удаагийн тэмцээнийг ялалтын бөмбөрлөө хамтдаа аялцгаая хэмээн нэрлэжээ. Тэмцээнд ашиглах Кагог та бүхэн харж байна. Кагогийн дамнуурганы урт 2 метр байна. Харин аялагчийн суух суудал дамнуургын голын хэсэгт дүүж маягтайгаар байрлана. Баг тусврын автомат робот дамнуурганы урд хэсгийг хариуцах бол гар машин 10 хэсгийг хариуцах юм. Аялагчийг төлөөлөх өөр нэгэн робот голын дүүжин суудал дээр байрлана. Тэмцээний өрсөлдөөний үндсэн зорилго нь автомат болон гар удирдлагатай робот хоорондын харилцан уялдааг ханган ажиллах замаар аялагч роботыг бүрэн бүтэн ялалтын бүсэд хүргэх явдал юм. Энэ бол тэмцээний талбай. Улаан болон цэнгэр хэсгийн багууд гол байдаа хүрэхийн төлөө өрсөлдөх болно. Эхний даалгавар автомат болон гар удирдлагатай робот хамтдаа аялагч роботыг дамнуурга дээр байрлуулах явдал. Аялагч робот заавал автомат байх ёстой бөгөөд дамнуурга дээр байрлана. Ингээд аялагч робот суудлаа эзэлсний дараа уулын гар нэртэй дараагийн даалгавар эхэлнэ. 30 см өндөртэй налуу өндөрлөгөөд аялагч роботыг амжилттай гаргах ёстой. Харин дараагийн даалгавар бол ой мод буюу туулж өнгөрөх даалгавар юм. Роботууд моддыг төлөөлөх хэд хэдэн шонг сүлжиж явах хэрэгтэй. Энэ даалгаврыг гүйцэтгэсний дараа оролцогчид тэмцээний оргил хэсэгт хүрэх юм. Энэ хэсэгт роботууд 3 өөр хэмжээтэй боловч дээрээс нь давхарлуулан байрлуулсан Японы уламжлалт 3 бөмбөр бүхий хэсэгт хүрэх юм. Энэ бол ялалтын бөмбөрүүд. Энэ хэсэгт аялагч робот гол үргийг гүйцэтгэнэ. Бөмбөрүүдийг байршуулсан шат хэлбэртэй тавцсангууд 50 см өндөртэй байна. Ялалтанд хүрэхийн тулд аялагч робот бөмбөр тус бүрт хүрч аяллаа төгсгөл зэрснийг илтгэн бөмбөрүүдийг дэлдэх ёстой. Аялагч робот бөмбөрүүдэд хүрэхийн тулд шат ашиглаж болох төдийгүй мөн шууд эгц доороос үйлдэлээ гүйцэтгэж болно. Энэ даалгаврыг гүйцэтгэх хугацаа 3 минут. 3 бөмбөр тусварт хүрэн түүнийг дэлдэж чадсан баг тэмцээний ялагч болно. Хэрвээ багуудын аль нь ч бөмбөрүүдэд хүрч чадаагүй бол ялалтын хэсэгт аялагч роботыг төрүүлж хүргэж чадсан багийг ялсан тооцно. Аль улсын ямар баг автомат болон гар удирдлагатай роботуудынхаа ажиллагааг сайн уялдуулж богино хугацаанд бөмбөрүүдэд амжилттай хүрч чадах болоо. Токиод бол холон улсын тэмцээн дээр уулзцгаая. Та бүхэндээ амжилт хүсье. 아홉, 노루, 뽀로, 어일, 넥, 틱, 사이오다, 암지 투시.
За боловсрол 2-ын хувьд амжилттай дэм буудлын гадаа ирсэн одоо автомат аваа цааш өшөө бол хэрэгтэй юм байна Каго. За дахин хэлүүлнэ. За 2 баг хоёулаа дахин хэлж байна. За өрсөлдөөн багтаа тун удаан 2 багийн тоглолт үргэлжилж байна. За 1 минут 40 гаруй секунд үтсэн байна. За боловсрол 2-ын хувьд уулаад авч байна. Гэхдээ бас боломжтой хянаар үзэхдээ за маш амжилттай ямар ч шүргэлгүйгээр уулаад авах хоорондоо 50% явж байна. Одоо гар ажиллагаатаар автоо доош нь бодчих юм бол үзэнгээд давлаа өрсөлдөгчөөс ямар ч нэг үйлдэлээр илүү явна. Унлаа. Өөч болгочлаа. За 22 секунд үлдсэн байна. Цаг дуусах. За хяналтын 1-р сэглэрээс эхэлнэ. Эсрэг багийн хувьд оргил 70% одоо төдийлөн амжилттай үйлдэл гүйцэтгэж чадахгүй байна. За сүүлийн 4 секунд. За цаг дуустаа. Эрчим хүчний инженерийн сургуулийн боловсрол 2 баг өрсөлдөгчөө болгож авлаа. Робокон 2009 үндэслэл автын тэмцээнд дарахны техникийн дэд сургууль, Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургууль, Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургууль, Удайчгүй их сургуулийн инженерийн сургууль, шинжлэх ухаан технологийн сургуулийн дарахны технологийн сургууль, компьютер техник менежментийн сургууль, механик инженерийн сургууль, холбоо мэдээлэл технологийн сургууль, уул уурхайн инженерийн сургууль, үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль, эрчим хүчний инженерийн сургууль, Орхон аймаг дахь шинжлэх ухаан технологийн сургуулийн харьяа орхны технологийн сургууль, Улаанбаатарын их сургууль, Улаанбаатар дээд сургууль, цахим дээд сургуулийн багууд ялалтын бөмбөрлөө хамтдаа аялах болно. За энэ жил манай багийн хувьд бус багуудаас нэлээд өөр материал ашигласан байгаа. Юу гэх юм бол энэ акрилик гэдэг материалыг ашигласан. Ер нь ихэнх багууд бол жилийн тэмцээн дээр хөнгөн цагаан төмөр ашигласан байдаг. Тэр нь бол яг хөнгөн тэгээд нугалж юм хийхэд дэвтэйхэн байдаг болохоор яасан. Акрилик хөнгөн цагааныг бол арай хүнд материал юм байлээ. Энэ жил анх удаа ашиглаж байгаа. Юуник тэгээд хооронд нь тогтооход ер нь цавуул ашиглаж байгаа. Тэгээд болтуудыг нэлээд ашигласан. Хөнгөн цагаан бол тавлагчаар тавлаад хийцдэг. Акриликийн хувьд бол тэгж болохгүй. Тэгээд жоохон хүнд материал болохоор хөнгөлөх зорилгоор жоохон цоолж өгсөн байна. Бат бүхийн хувьд бол ер нь бат бүх нэлээд илүү. Хөнгөн цагааны хувьд бол хотоо чонхоогоод нугларч магадaltaй. Гэхдээ тэрийг янзлж хийж байгаа л да. Дотуур нь тийм төмөр мөмөр бэхлээд хийж байгаа. Акриликийн хувьд бол тэгэх шаардлагагүй.
ингээ булан гаргаад наагаад өгсөн байхад энэ хөдөлгөөнг. Бид нар өөрсдөө програм дээр зургийг найдвартай нарийн зурж агаад тэрнийхээ дагуу зүсч хийж байгаа учраас хэмжээний тал дээр бол асуудалгүй. Яг хий гэж бодсон юмныхаа хэмжээгээр хэлбэр төрсийг гаргаж хийж болж байгаа. Энэ бол манайгийн автомат машин. Энэ машиныг бүтээхэд 2-3 сар зарцуулсан байна. Тэгээд хамгийн гол нь эхлээд бол явах анги байсан. Явах ангийнхаа асуудлыг тэгш яг явъя гэсэн замаараа явуулж чаддаг болчих юм бол дараагийнхаа үйлдэлийг хийжсэн. Тэр нь болохоор өргөх ангийн нэлээд том асуудал. Робот болон карго дэш өргөх нэлээд хүнд байгаа иргэдэг механизмаар дамжуулан өргөж байгаа. Энэ дотор өөрөө байрласан заман дээр энэ замаар гүйж байгаа дэш таашаа. Энийг гүйлгэхэд бол энэ XL моторыг ашигласан байгаа. XL-ний шилж өргөчний моторыг. Тэгээ энэний өөрсдийн замыг байлуулах асуудлыг бас компьютер дээр зургийг зурж агаад яг зургийнхаа дагуу хийсэн байгаа. Урагшаа хойшоо явж байгаа уртлын машин төрүүлэх гэдэг зам дагдаг тэр нь модыг сүлдэж явчихсан. Тэрийг хүлээлгэх уртлын машин төрүүлэх бол зогсдог. Тэгээ бас хитрхи хойшоо шахах юм бол энэ машин автоматар урагшаа жоохон явж өгдөг. Бид нарыг бас энэ гарн дээр зогсоож гисэн байгаа. Мэдрэгчээр энэ гарны хөдөлгөөнийг мэдрэн тэрийгээр өөрөө явуултаа зохицуул. Өөрийнхөө багны хөдөлгөөнийг бас хянжих юм бол энэ тийм сенсор өөрсдөө хийж тавьсан. Энэ болохоор эргэлтийнхаа энэний өндрийг сантиметрийн нэрвэлтээр өөрөө мэдрэн програмаар. Тэгээд өөрөө яг хэдэн сантиметр өргөх вэ гэдгээ програмаар зохицуулж өгнө. Энэ мэдрэгчийг мэдэрч байгаа. Энэ мэдрэгч болохоор энэнийхээ өндрийн тухай мэдээллийг төв контроллертэй өгдөг байгаа. Тэгэхээр манай машин газраас дэше яг каргог өргөчөөд 10 см өндөрт өргөчтөр анхнаасаа тийм өндөр өргөгдсөн. Хамгийн өндөртэй бол карго газраас дэше 10 см өндөртэй байна гэсэн. Машины хурдны 2 түвшинтэй байгаа. Яг уулуудаа өсөх нэлээд хүч харах хэрэгтэй. Яг нарийн эргэх тийм үйлдэлүүд гүйцэтгэж яхад бас арай удаан тийм хурдаар үйлдэл гүйцэтгэх хэрэгтэй байгаа. Тэрийг бас хурдны 2 түвшинтэй болгож шийдэж өгсөн байна. Автоматтай төстэй бүх хийцлээр яг л хийжлэн ялгаатай болохоор зүгээр хөдөлгөхтэй автомат дээр болохоор сундаг манайдаа. Энэ болохоор сундаггүй. Яг гэвэл тийм сунах шаардлага байгаагүй. Энэ нэг болохоор акрилгаар хийгээгүй харин хөнгөн цагаар хийсэн. Энэ яагаад акрилгаар хийгээгүй бол акрилгаар хийх нь одоо чинь карго дамнуургыг ингээ авч явж байгаад савлах тохиолдол энэ хагарах асуудал гарч магадгүй гэсэн. Тийм учраас бид хөнгөн цагаа ашиглаж 10 метрийн хөнгөн цагаа ашиглаж ингэж битээ хийсэн. Мотор маань хурд удаантай 2 түвшинтэй. Түүнийг бас зогсоож оператор өөрөө эндээс хурдан удаан бас зогсоож өгдөг. Хурдан явууллаа гэхэд одоо шууд энэ хурдан түвшинд бол шууд ажиллана гэдэг харахад удраашруулах гэхэд эндээс нэг тохио өгөөд удаашруулахтай програм руу шилжээд удаашин түвшинд ороод роботыг болохоор акрилгаар суурин хэсгийг хийгээд дээд хэсэг нь болох хөнгөн занаар хийсэн. Яагаад гэвэл тэр нугас өдрийн тогтооход акрилхэн дээр жоохон хэцүү байсан. Тийм болохоор хөнгөн цагаа ашиглаж энэ дээр нугас өдрөө боож тэгсэн байгаа. Аялагч одоо нийт 8 кг жинтэй болсон. Энэ бол ер нь хийц юмсийн хувьд бол нэлээд өөрөөс нэлээд тийм шин юугаар хийсэн л дээ. Тэгээд эргүүлж тойруулах бол маш олон янзын зүйл ашигласан.
Тэг нилээ олон ингээд мэдэрч шиг байна. Доотлолт нь жоохон тэгээд. Хэдэн мэдэрчтэй гэсэн. 1 2 3 4 мэдрэгчтэй. Тэгээд энэ нөгөө нэг бамбар нэг юу шүү дээ. Бамбар зохион шүү дээ. Бөмбөр зохион шүү дээ. Тэнгууд энэ бөмбөр мэдэрдэг. Хэрвээ бөмбөр байхгүй бол яг үгүй өөрөө бөмбөрөө хайж эхэлдэг талбай дээр. Ухраа хайж эхэлнэ. Тэнгууд бөмбөр ороод ирэнгүүт яг энэ ажлал хийсэн шүү дээ. Бөмбөр байхгүй бол хэдээс авахгүй. Яг зүгээр мэдрэхгүй учраас. Тийм учраас бөмбөрийг яг хайж олж зохиох тийм болов. Ийм хайрцнууд дээр нь ийм борд тэгээд өөртөө гараа хийсэн борд. Мэдэрчсэн заавал ингэж тустай болтой. Тийм. Тэгвэл нөө ажиллагаа ч гэсэн нөөрэө сайн зэрж байгаа. Бид нар жишээлбэл нэг том бордон дээр бүх юм ингээд зэрэг хийчих юм бол бас ажиллах хаана алдаа гэсэн мэддэг байхгүй. Олдог байхгүй. Тийм учраас тус тусд нь ингээд яг бич жаад хооронд нь яг нэгтгэл нэг програм бичиж. Тэгээд алдаа хаана гараад үл чи энэ дээр алдаа гарч энэ талд нь ингээд мэдрэхгүй бол энэ дээр алдаа гараад энийг аваад гээс гарчихна гэсэн үг. Тэр бүгдэнд ингээд нэг том хийхээр яг хаана алдаа гэсэн мэддэг байхгүй. Тийм учраас бид энэ жил нэлээд олон салгаж гисэн. Бүх машины бордтой 2-3-аас урд нь дандаа нэг бордон дээр хийгээл тэр бордоос ингээд бүх үйлдэлүүд хийдэгсэн байхгүй. Одоо ерөнх ингээд workshop мохоо. Энэ жил бол бордуудаа нэлээд олон хаас өргөх хэсгийг нэг бордонд явах хэсгийг нь тэгэхээр дээшээ доош олох хэсгийг ингээд мэдэрч байгаа хэсгийг нэг бордонд. Бид нар баг 14 хоног энэ орофтоо туршилт хийж ирсэн. Ерөөс хийж дуусаад дандаа туршилтанд явсан. Хоёр баг хоёулаа бэлэн гэж байна. За амжилтыг хүсье. 5 тоолъё. 5 3 2 1 тэг цаг явна. За Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургуулийн Unity 1 баг Кагодор маш амжилттай автомат авсан. Түүний өрсөлдөгч CityNet багийн хувьд мөн одоо Кагодор автомат авах дамнуурга буудаж байна. За одоо бүр гарлаа амжилттай. За цааш хөргөжлүүлээ явах ёстой. Сандрах хэрэггүй цаг бол байна. За хоёр огийн хувьд хоёулаа одоо бүрээ давж байна. CityNet харамсалтай байна. За Unity хоёр удаа тоглохдоо хоёуланд нь цэвэр ялалтаар өсөлдөгчөө буудаж авсан. Одоо энэ 3 дахь тоглолт нь Unity 1-ийн хувьд цэвэр ялалтаар 3 дахь өрсөлдөгчөө буудаглаа. Хав 4 3 2 1 тэг цаг явна. Амжилт хүсье. За боловсрол хоёрын хувьд амжилттай дэм буудлын гадаа ирсэн одоо автомат аваад цааш өшөө болох хэрэгтэй юм байна Каго. За дахин ихлүүлнэ. За хоёр баг хоёулаа дахин эхэлж байна. За өрсөлдөөн багтаа тун удаан хоёр багийн тоглолт үргэлжилж байна. За 1 минут 40 гаруй секунд үлдсэн байна.
За боловсрол хоёрын хувьд уулаад авч байна. Гэхдээ бас болгоомжтой хянаар үзэхдээ за маш амжилттай ямар ч гэсэн шүргэлгүйгээр уулаад авах хоорондоо 50%-тэй явж байна. Одоо гар ажиллагаатай ровтоо доош нь болгочих юм бол үндсэндээ давлаа өрсөлдөгчөөс ямар ч гэсэн нэг үйлдэлээр илүү явна. Унда. Өөч болгочлаа ш. За 22 секунд үлдсэн байна цаг дуусахад. За хяналтын 1-р цэг дээрээс эхэлнэ. Эсрэг багийн хувьд оргил 70% одоо төдийллийн амжилттай үйлдэл гүйцэтгэж чадахгүй байна. За сүүлийн 4 секунд. За цаг дуустаа. Эрчим хүчний инженерийн сургуулийн боловсрол 2 баг өрсөлдөгчөө болгож авлаа. Аз намхан далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Робокон 2009 үндэсний рафтын тэмцээн ялалтын бөмбөрлөв хамтдаа аялцгаая. Ерөнхий эвэнтгэгч залуусын бие брэнд Freedom Age Soft. Ер нь бодож ирснээс бол ер нь хүн гэдэг юм байна. Анх оролцоход л нэг л хүмүүс юм робот хийсэн. Тэгээд тэрийг ажиллуулахаар энэ болдгоо юм байна гэдэг байсан бол одоо яг өөрөө суугаад хийгээд үзэхлээр бас үнэхээр хэцүү гэдэг юм байна. Ер нь бол их удаантай хийлээ. Одоо Робкон гэдэг тэмцээнд оролцож үзэж байна. Тэгээд энэ тэмцээн маань болохдоо маш их хариуцлага, тэгээд сургуулийнхаа нэр хүндийг авч явах том хариуцлагатай тэмцээн гэж би бодож байна. Өөртөө автомат машин хөдлөөд багийнхантай эсрэг багийнхантай өрсөлдөд ингээд амжилттай ямар хийж хийх маш гоё байдаг. Ялангуяа тэмцээн эхлээд Робби Вильямсийн дуу явж байхдаа маш сэтгэл хөдлөлдөг. Тэгээд тиймдээ ч ер нь сэтгэл их өөдрөг байдаг учраас ер нь бүх багийг нэг ялчмаар ч юм шиг санагддаг. Тийм учраас тэгээд ажилтай болцсон. Ялалтын бөмбөрлөв За өрсөлдөгчгүйгээр тоглолъя. Эхлэл болгож 5 секундыг та бүхэндээ явуулъя. 5, 4, 3, 2. Цаг явуулаа. За одоо хэдийгээр өрсөлдөгчгүйгээр тоглож байгаа ч гэсэн цагтаа уралдах хэрэгтэй. За одоо мадаа сүлжиж гэмээр бөмбөр дээр ирнэ. За энэ үрээд боллоо гэж үзлээ. За дараагийн багууд бэлдэж байгаарай. Ер нь Робокон тэмцээнд мэдээж найдвартай ажиллагаатай машинтай тийм ээ тийм байж амжилттай болно. Энэ харагдаж байгаа яг гар машин маань ямар онцлогтой вэ? Ямар материалаар хийсэн машин байгаа вэ? Ер нь бол маа гар машины хувьд бол материалууд онцлог л да. Яагаад тэгэхээр бусад нэг хөнгөн цагаан материал биш, гялгар тийм материал байгаа. Төмрөө. Тэгээ ер нь бол маш хөнгөн мөртлөө маш биетэй тийм материал энэ жил ашигласан. Тийм. Тэгээд ер нь маа машин онцлог гэх юм бол энэ жилийн хувьд болохоор нэлээд одоо машин бол гар машин бол огцон хөдөлж болохгүй. Тийм бол автор биш мэддэг учраас тийм аналог байдлаар тийм машинаа шийдсэн. Тийм дэш уртлын автомат машинтай ямар өндөө хөдөлгөхгүйгээр
аль болох бага нөлөө үзүүлэхээр Багшаа бас итгэх төрөөд авахгүйгээр төрөөд байхгүй дээдлээ бүгдийг замтай. Тийм байлаа. гар машин бас нэг тийм том байх нь бас нэлээд дутагдaltaй талтай биш байгаа тийм. Энэ жилийн хувьд. Гэхдээ заавал том гэж хэлэхгүй л дээ. Ер нь бол тухайн машины бас яг жингээ яаж их хуваарсан байна тийм. Зөв жингээ болох юм бол том байсан жижиг байсан ч юм уу болох талтай. Энэ материал маань тэгэхээр хөнгөн цагаанаас нэлээд хэд дахин хөнгөн гэсэн үг. Ер нь хөнгөн шүү. Ер нь энэ төмрөөс гадна яг энэ харагдаж байгаа гар машинд маань ямар зүйлийг ашигласан байгаа вэ? Яг шинээр хийсэн зүйл бас байна уу? Бас өөр юмны зүйлийг аваад ашигладаг шүү дээ хөвчлэнээр автодэгчд маань. Яг тэгэл мотор дотроос ахуулаад дандаа өөр зүйл байдаг та. Тэгэл ер нь шинэ хэд одоо Canon-ы мотор гэж байгаа шиг. Тэгээ мөн бас машины шишилээ чигч өгөх мотор ашигласан байгаа. Уул руу буухад бол нэлээд хоорон зэрэгтэй. Доогтой юм шишилэрч чигч мотор ашигласан байна. Энд ороо байгаа. Тийм дороо тийм. Тэгээд урдлын энэ хоёрыг татаж хоорондоо. Тийм хөшидлээ. Тэр энэ машин маань энэ одоо юу ах вэ? Энэ аккумулятор. Тийм бас нэг аккумулятор, хоёр аккумулятор байна. 3 аккумулятор таа манай. Нэгийг төр зүр аваад цэнгэлж байгаа. Тэр нь 3 аккумулятораа зэрэг л 3 аккумулятор ажиллана гэсэн үг. Тийм зэрэг л ажил. Яг энэ хэсэг маань бас рафт маань яг яадаг хэсэг байгаа. Энэ хэсэг бол зөөрөн гар машины удирдлага яхад ер нь тухайн удирж байгаа хүн дээр арай өндөр байхын тулд энийг хийсэн. За энэ тийм яг юм. Машин хүчний инженерийн боловсрол 2 багийн хувьд Робокон тэмцээний инженер маш амжилттай авчиж байна. Хагас шалтгаан хүсдэг явна гэдэг бол бас багийн бас үзүүлэлгүй амжилт тийм ээ. Харин тийм ээ энэ жил бас ордон жилийн бодоос их амжилттай явлаа. Тэгээ биднээс бас ордон жил гэсэн шинэ юм тарсан. Энэ дээр чинь бидний шинэ юм тарслаа. Бас анхдагч байсан болохоор алдах зүйл байлаа. Тэгээд яг хоо хийц тал дээр бид чинь анхаарсан л да. Тэгээд гоё энэ жилийн хамгийн сайн ороод болсон ба. Хамгийн цог шүнтэй багш үү? Харин тийм. За яг энэ рофтын маань хувьд яг аялагч рофт, travel рофт байгаа тийм ээ. За энэ рофт ер нь ингээд Робокон энэ жилийн тэмцээний ажиллахад нэлээ хамгийн аваар хэмжээ багтаа рофт гэж санаж байна. Найдвартай ажиллагааны хувьд ер нь хэрэг вэ? Энэ ер нь босод багууч гэж ороод та тэгээд энэ дээр одоо их шин зүйлүүд ашиглагдсан ба. Камер тэгээд бас тоолуурын мэдрүүр тэгээд ер нь зай мэдрүүр тэгээд кагоноос доошоо газар хүрч байгаа мэдрүүр тэрийг бодоод арай өөр байдлаар шийдсэн байгаа. Энэ рофтнууд яг хичнээн ямар ч хичнээн зүйлээ ойрцоор нэг 10 кг болсон байна. Энэ удаагийн тэмцээнд аялагч роб хөнгөн байхаар шаардлагатай авах хэмжээ багтаа байх шаардлагатай байсан. Тэгээд аль болох тийм роботыг батсан. Ер нь багуудын даалгавар гүйцэтгэж байгааг харахад бол карго дээр аялагч рофт маань суух бол тийм бэрхшээлтэй биш байх шиг байна тийм ээ. Каргон дээр аялагч рофт суухад нэг асуудал биш. Харин тээвэрлэж авч явж байгаа гэсэн. Тэгээд босод багуудыг харж байгаа. Энэ жил Монголоос их сургууль сайн байлаа. Тэгээд тэднээс сурах зүйл байна. За баярлалаа. За тэмцээнийг ихэд бэлнэ үү? Анхаарлаа хандуулаарай. За анхааруулгын 5 секунд ажиллаа. 5 2 1 тэг цаг явлаа. Тэмцээний үргэлжлэх хугацаа 3 минут. Багууд дамжиж төсөө. За боловсрол 2 амжилттай Кагого аваад дэм буудлын очсон одоо автомата дамурган дээр тавиад цааш үргэлжлүүлнэ.
Механик инженерийн сургуулийн энержи багийн хувьд зөрчил гараад ахи эхэлж байна. За автомат нь дамнуур нэр амжилттай гарсан. Одоо дээш өрөх хэрэгтэй дээ. Уул руу өгсөн дөө. Өшөөж өргөж. За болгоомжтой. Үлдээ маш хянуур сайн гүйцэтгэх хэрэгтэй. Яваад өгөрөө. Эрчим хүчний инженерийн сургуулийн боловсрол 2-ын хувьд уул руу мацж байна. За амжилттай дээр гарсан. Одоо гар ажиллагаатайгаа дээр нь гаргах бол болж байна да. За механик инженерийн сургуулийн энержи багийн хувьд робот бас бага зэргийн хүндрэл гараад гацсан байна. Одоогоор ахи ихлүүлэх боломжийг авч байна. За боловсрол 2. За одоо гар машина доош явуулгах бол болж байна да. Минут 10 секунд үлдсэн. За хяналтын 1-р цэгээс ахи эхлүүлж байна. Боловсрол 2-ын хувьд. За энержигийн хувьд мөн л одоо үлдээ төдийний сайн гүйцэтгэж чадахгүй ахин эхлүүлсээр байна. Хав 4 3 2 1 тэг цаг дуслаа. За эрчим хүчний инженерийн сургуулийн боловсрол 2-ын ялтаар шавтаргын эхний тоглолт өндөрлөж байна. За саяын тоглолтын чинь тоглоо ямар алдаа гарваа? Сая жоохон програм дээр хугацаа өгөхдөө жоохон алдсан та. Тэгээд 2 секунд алдсан асуудал нэг тийм бодол дээр очиж чадахгүй өнгөрж авчаа. Тэгээд тэрэн дээр ер нь багуудын хувьд хамгийн хүнд хэцүү даалгавар энэ даваад авах, уул давах л ах шиг байна тийм. тий ер нь одоо тэгээд энэ уулаа даваад явууч юм бол ер нь цаашаа үйлдэл амархан гэж байна. За урдын тоглолтууд маш амжилттай тоглоод энэ хүртэл явж чадлаа шүү дээ. Харьцангуй шинэ гишүүдээс бүрдсэн шинэ баг тийм ээ. Бас нодлон бас бид нар бас орж ирсэн л да. Энэ жил бол 2 жишээлтэй гарч байна. Инженер механик инженерийн сургуулийн баг. Туршилт юу нэр байсан бэ? Туршилтан дээр гараагүйсэн алдаа тоглолтын явц гарсан явц байна уу? Тийм байсан. Бид нар өчигдөр туршин гэжсэн тэгээ амжааг байхгүй юу? Тэгээ сургууль дээр нэг туршсан болоо тэгээд ирсэн. Бас яг манай талбайгаас жоохон өөр болсон. Тэгээ хурж ирээ жоохон янз. Эдгээр жилдээ робокын талбайд гарч ийн вэ? Хоёр дахь жилдээ гарч. Өнгөрсөн жилээс гар машины оператор байсан. Энэ жил бас гар машин. Энэ жил хийсэн. За өнгөрсөн жилийн гар машиныг удирдах, энэ жилийн гар машин удирдах хоёр хэр ялгаатай байна? Ялгаатай. Урдлын автоматаар салахгүй явах. Тэгээд янз бүрийн ялгаа байна. Хамгийн гол нь салахгүй явах ялгаа. Өнгөрсөн жил анх удаа орсноос сандарч ирсэн. Энэ жил сарай гайгүй нөө. Гайгүй. Тэгээ ер нь талбай дээр хамгийн гол нь нэг машиныг удирдах биш. 3 машиныг удирдах байгаа болохоор маш хүндрэлтэй байна. Тийм. Гурван үүдийн нэг тааруулахын тулд удирдах хүндрэлтэй. Оцсон бордын явчихвал түрүүлээд автомат явах тийм ээ. Тэгээ удаа ширчвэл каагор мотроо он чинь тий. Биндөө. За дараагийн урд нь ямар өсөлтчтэй ер нь нэг зон таарсан байгаа юу? Энэ жил тийм. Дархны сургуультай таарсан, Улаанбаатар их сургуультай таарсан. Нөгөө дархны сургуультай тоглож чадаагүй хожигдсан. Нөгөө манай нөгөө гар гэдгийг дуулаагүй байсан. Тэгээд тоглоагүй хожигдсан. Тэгээд тэр хоёртой тоглоо. Сайн нөгөө орхны техникийн сургуультай тоглоо. Тэгээд эрчим хүчтэй сайд болсон. Өсөлтчтэй бол харьцангуй гайгүй байгаа байна. Тийм гайгүй. Гэтэ бас танаа баг бол туршлагатай, хүчтэй баг тийм ээ. Автомобиль сайн ажилласан гүн жил. Тийм тэгээд
Ер нь автодоо хэдийн ругсан битээвэ? Сар өрөхгүй хэлсэн дээ. Сарын өмнөөс хийж хэлсэн. Тэгээд өмнөө өглөө хамгийн сүүлдээ шивсэн. Тэгээд турших зайгууд орлоо. Турших гэдэг бол хамгийн чухал. Тий. Тэгээд 7 хоног төрсөн бол бас арай өөр авах байсан баг гэж байна. За баярлалаа, амжилт хүсье. За. Аз намхан далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Робокон 2009 үндэсний рафтын тэмцээн ялалтын бөмбөрлөв хамтдаа аялцгаая. Ерөнхий эвентгэгч залуусын B брэнд Freedom H-Soft За анхаарал болгож 5 секунд ажиллаулнаа. 5 3 2 1 тэг цаг явуулаа. За хоёр багийн хувьд хоёулаа Каго дээр автомата тавих гээд одоо явж байна. За United-ийн нэгийн хувьд амжилттай уулаад авлаа. Сандрах хэрэггүй. За холбооны битэх маш амжилттай уулаад авч байна. Яваад өгөөрэй. За Unity нэг уулаа даваад модоо сүлжээ. За холбооны хувьд хяналтын 2 дугаар зэг дээрээс ахин ихлүүлэх гэж байна. За Unity нэг холбоо яваарай. За автомат нь явчихлаа. 1 минут 59 секундэд цэвэр ялалтаар хожиж байна. Бид нар болохоор 2 он угсардаад ингээд шоу авдаг гэсэн бол энэ жил болохоор зөөнтөж явж байгаа. Тэгээд жижиг юм мэд хэрэгтэйгээ бөмбөрийг зохино гэдэг бол маш том асуудал. Роптоо ингээд зургийг бид болгож дуусныгаа даруйда 2-7 хоногийн өмнө дотор робот маань яг бид зурган дээр хийшгээ босоод ирсэн. Үнэхээр гоё байсан. Сургуулийн танхимд хичээл дээр эзэмсэн мэдлэгээ өнөөдөр яг биетээ гараараа бүтээгээд тэгээ тэрийг хөдөлгөн гэдэг бол бас нэг бодлын бахархал та. За багууд бэлэн бол анхааруулгын 5 секундыг ажиллуулъя. 5 4 2 1 тэг цаг явлаа. Амжилт хүсье. За орхны технологийн сургуулийн тоодонг 1 баг улаан хэсэгтээ тоглож байна. Хөгсгөлээр механик инженерийн сургуулийн боловсрол 1 багууд хоорондоо онолт таарсан байгаа тоглож байна. За хоёр багийн хувьд бол төдийлэн одоо үйлдэлээ сайн гүйцэтгэж чадахгүйгээр
Эхлэх цэгээс хоёулаа ахин эхлээд дэм буудлын гадаа очоод автомата дам нурган дээр тавиад цааш үргэлжлүүлээ уул давах ёстой байгаа. За мөн л одоо ахиад эхэлж байна. За тун хянуур эхэллээд явж байна. Боловсрол 1-ийн хувьд одоо автомата дам нурган дээр аваа явчихвал уг нь болж байгаа юм да. За ямар ч гэсэн гарсаа. Үй. За. Одоо уул давах шаардлагатай. Дам нургаа өшөө дэш болгосон дээр дээ. За тод өнгө 1-ийн хувьд улаан хэсэг дээр мөн л одоо дамнуургаа тавиад автомата авах гээд үлдээ гүйцэтгэж байна. За 1 минут 5 секундын хугацаа үлдсэн. Яваад байгаарай. Зүгээрээ нэг үлдэлээр илүү явж байгаа боловсрол 1-ийн хувьд Хяналтын 1-р цэгээс эхэлнэ. Эсрэг багийн хувьд бол эхлэх цэгээс эхэлж таарах байгаа. За мөн айдал хяналтын 1-р цэгдээс эхэлж байгаа юм байна. Тод өнгө 1-ийн хувьд. За одоо уулаа гагцгүй амжилттай даваад туулав. Учир үедээ. За хоёулаа ер нь ижлэг явж байна. Тод өнгө 1 маш амжилттай уулаа. Харамсалтай байна. За ихэнх хяналтын 1-р цэгдээс эхэлнэ. Цаг дуусахад 10 секунд үлдсэн байна. Одоо яарах хэрэггүй шүү. Боловсрол 1 бол. Боловсрол 1 яарах хэрэггүй. Цаг дууссан. Харамсалтай байна. Тод өнгө 1-ийн хувьд. За дараагийнхаа тоглолтод амжилт хүсье. Боловсрол 1-2 багийн хувьд хоёулаа хагас шүлтэргийн тоглолт хүртэл маш амжилттай сайхан тоглож ирлээ тийм ээ. За амжилттай гэж бас хэлж болохгүй маа. Яг уу бүтээсэн юмнахаа үс хэмээг харж байна. Тэгээ бүтэн хамсаж чадахгүй одоо жоохон сэтгэл дундуур байна. Яагаад дундуур байгаа юм бол юунаас болсон бэ? Яг уу төвчлийн явцад илвээг байна да. Тэмцээний явцад илвлээд дээ. Тэрнээс одоо жоохон юм байж байгаа. Яг ямар алдаа вэ? Хавьяам жоохон гэмтэлтэй байсныг мдээгүй юм байна. Танай багийн хувьд маш онцлогтой шүү дээ тийм ээ. 3 гишүүнээс бүрдсэн. Яг 3удаа игээд талбай дээр дроптуудаа хийсэн. Уулаа талбай дээр гарлаа. Уухан үнэтэй баг бол одоо энэ байгаа баг донд бол байхгүй байна. Тэ туслах 4-5 гишүүн нэмж авч байгаа. Манай хол яг 4-3 гишүүнээ авч байгаа бас давуу талтай. Цомхон. Талбай гарах ч гэсэн амар байна уу? Амар байж байх уу? Ер нь ингээд бусад багуудын машинуудыг харж ихад бас санаа авмаар зүйл олон байгаа биз? Олон байдгүй байх уу? Бас санаагүй юм сансан байна. Жишээ. Жишээ нь мөсийн одоо бөмбөг тогтдог цонхоогнаас авахудод бас санаагүй санааг сансан байна. Дараагийн тоглолтын чинь амжилт хүсье. Robocon 2009 үндэсний рафтын тэмцээнд дарахны техникийн дээд сургууль, Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургууль, Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургууль, Удайчгүй их сургуулийн инженерийн сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дарахны технологийн сургууль, компьютер техник менежментийн сургууль, механик инженерийн сургууль, холбоо мэдээлэл технологийн сургууль, уул уурхайн инженерийн сургууль, үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль, эрчим хүчний инженерийн сургууль, Орхон аймаг дахь шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Орхны технологийн сургууль, Улаанбаатарын их сургууль, Улаанбаатар дээд сургууль, Цахим дээд сургуулийн багууд ялалтын бөмбөрлөө хамтдаа аялах болно. Ерөнхий мэдтгэгч залуусын бие брэнд Freedom Agesoft инженерчлэлийн эзэх бас хөгжлийн гал Бадрмай Монгол дахь албан ёсны төлш Freedom компани Анхаар 5 4 3
2 1 тэг цаг явлаа. За 2 багийн хувьд харамсалтай байна. За мөн одоо ахийг л механикчдэрийн сургууль. Energy. За United нэгийн хувьд уул амжилтад авсан. За одоо модоо шүлжин. За өрсөлдөгчийн хувьд автомат сайн ажиллаж өгөхгүй байх шиг байна. За бүтэн 2 минут үлдсэн байгаа. За хяналтын 2 дугаар цэг дээрээс эхлэн. За энэ боломжийг яаж ашиглах хэрэгтэй дээ. Энержигийн хувьд одоо яваад өгөх хэрэгтэй. Хоошид татсан байна. За United нэгийн хувьд автомат нь за одоо голын дамнуурга дээр автомата аваад тул мөн л одоо ахийг хэлүүлж байна. За United нэгийн хувьд амжилттай модоо тойрсон. Одоо ялалтын бөмбөрд хэрхэн гарч за сэвэр ялалт 1 минут 5 секунд үлдсэн хугацаанд сэвэр ялалтаар хожиж байна. Аз намхан далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Robocon 2009 үндэсний рафтын тэмцээн ялалтын бөмбөрлөв хамтдаа аялцгаая. Ерөнхий ивэнтгэгч залуусын бие брэнд Freedom Agesoft Rock pop, hip hop гэд бүхэл төрлийн дуу хөгжимд дуртай залуусын чөлөө цагаа өөрийнхөөрөө өнгөрөх боломжийг бүрдүүлсэн бие музик клуб нэглээ. Залуусынд өөрийн шүтдэг хамтлаг дуучдын тоглолтыг үзэж, шин дуу сонсож, хөгжмийн тухай яриа өрнүүлж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой боллоо. Бүхэл орчинд хөгжмийн уур амьсгалыг шингээсэн бөгөөд бие үйлчилгээний салбар болон залуусын клубыг хамттан цогцлоосноор онцлогтой. Бие музик клуб 3 дугаар хорооллын Тэди 3 төвд байрлаж байна. Don't get lonely now. And try your white eyes. I'm just moving for the moving streets of my back. Just a touch at me so upside. You've been thinking about ditching me. No time that sets the world around. 'Cause you know where I'll be found when I come around. Би спорт клуб. Спортын төвөрдний эсрэг талд нэгдсэн энэхүү би спорт клубд спортод хайртай залуусын очих дуртай газар аль хэдийнэ болжээ. Энд залуус хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглож, дэмждэг багийнхаа тоглолтыг үзэх боломжтой. За ингээд бигийн спорт клуб хүрсэн ирчээ тийм. Тэгээд орж таалаа. Залуучууд маань энд орж ирээд хор өөрсдөө үйлчлэгээ авахаас гадна тийм гоё хөвчтэй цагийг өнгөрөөж болох газар байна. Тэгээд залуучдын чөлөө цагийг бас зөв болгох өнгөрөх тийм газар байна гэж би хэлж байна. Тэгээд яаж сая сагсараасаа бөмбөг шидлээ гоё сонирхолтой байлаа. Тэгээд энэ өшөө бас энэ өшөө интернет тэгээд давхар бас хөдөлгөөний тоглолцоо эндээ төр төрийн тэмцээнүүдийг спортын бүх тэмцээнүүдийг үзэх байна.
хамгийн гол нь юу гэхээр яг энэ би үйлчлэгээний төв залуусын дээр зөв цагийг зөв болстой өнгөрүүлэх нэг маш гоё юм гоё төр нэгж бид үгнээс маш баяртай байна. Биднээс мэдээг байсан гэсэн чинь олон үйлчлэгээ нэгдсэн юм байна. Хороолт нэгдсэн байна. Тэгээд music club юм байна. Энэ болохоор спорт club юм байна. Залуучуудад энд ирээрэй гэж уриалж байна. За ингээд манай Mobicom компанигийн би брендийн зүгээс би спорт клубыг танилцуулж байна. Энэ клуб маань болохоор залуучууд маань өөрснөө энэ клубыг байгуулах гэсэн саналын үндсэн дээр бид нар байгуулсан клуб байна. Энэ маань спортод сонирхолтой, спортод ээлтэй залуучууд зориулсан би спорт нэртэй клуб байна. Энэ клуб маань залуучууд энэ ширээний хөл бөмбөг тоглох боломжтой байгаа. Бас дэлхийн аврал шалгаруулах тэмцээн ямар нэгэн тоглолтын бичлэг зэргийг өөрөө сонгоод үзэх боломжтой. Мөн тэр үүдийн хэсэгт болохоор бас сагсны шийд байрлуулсан байгаа. Тэгэд ер нь бол ямар ч төрлийн спортод бичигддэг, ямар ч төрлийн спорт сонирхдаг улаан фэнүүдэд зориулсан юм клуб байгаа. Тэгээ энэ клуб маань өдөрнөөс орой дүүрэн спортод хайртай залуучуудад дүүрэн байдаг. Тэгээд бусад би брендийн бас залуучуудад гэсэн энэ төвөр байнга өөрсдөө бас уриалж байна. Тэгээ энэ клуб маань бас спорт клуб дээрээс нь манай бие үйлчлэгээний салбарыг бас нэгтгэж авсан байна. Би шин бүхний эхлэл. За Mobicom корпорацийн би брендийг өнгөрсөн 2008 оны 11 сард зах зээл дээр гаргасан байгаа. Тэгээд манай би брэнд маань болохоор шин бүхний эхлэл залуусын оролцоог дэмжих гэсэн ураатай брэнд байгаа. Тэмч утгаараа бид нар маш олон залуучуудын үйл хэрэг хийж байгаа зорж байгаа техник дэмжиж явдаг байгаа. Тэгэхээр бид нар өнгөрсөн хугацаанд Монголын үндэсний анхны битбоксing тэмцээнийг за мөн Guinness Best Song гэдэг энэхүү залуучуудын оролцож тэмцээнийг бас ивент хийжсэн. За мөн бид нар Монголын үндэсний анхны роботын тэмцээнийг бас ивент жид болгох уламжлалт болгох ивент хийдэг байгаа. Тэгээ энэ жид болохоор би брэндээр энэхүү үндэсний роботын тэмцээнийг бид нар ивент хийж ажиллаж хамтран ажиллаж байгаа. Залуусд зориулсан зөвхөн залуусын орчин, биеийн залуус энд цуглаж тэмцээн уралдаан зохиох, хамтлагдуулчдын тоглолт хийх, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой ажээ. Төлөөт тайз брэк бүжгийн талбайтай залуусд зориулсан хамгийн сүүлийн үеийн брэнд хувцсны дэлгүүр, түргэн хоолны газар, бие үйлчилгээний залуусд зориулсан үн төлбөргүй интернет үйлчилгээ эндгээ. Уг төвд залуусд чиглэсэн олон арга хэмжээ болдог бөгөөд зарим телевизийн нэвтрүүлгүүдэд бие төвөөс үзэгч танд хүргэн. Мөн томоохон тэмцээн уралдаан, залуусын шоу хөтөлбөрүүд ч энд болдог ажээ. Залуустай бүхэн бие үйлчилгээний төвүүдийн талаарх өөрсдийн санал хүсэлтэй 23 42 34 гэсэн тусгай дугаар үзгээгээрэй. Би шин бүхний эхлэл. Боулинг нээлттэй хийгээд удаагүй байгаа шинэхэн боулинг төвийг үзэгч танд танилцуулж байна. Ингийн болон VIP нийт 6 замтай энэхүү боулинг төв нь Mobicom-ийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид төлбөрийн дүнгээс хуримтлуулсан өөрийн оноогоороо үйлчлүүлэх боломжтойгоос гадна бусад хэрэглэгчид бэлэн мөнгөөр үйлчлүүлж болох нэ. Чөлөө цагаа өнгөрүүлэх тоглог 5 тухтай орчин гинт бүрдүүлснээс гадна мөн бильярд тоглож автомат массажны машинаар ажил ядаргаагаа талих боломжийг нээж байна. Орчин үеийн тоглог M боулинг төв тэд төвийн 3 давхурт байрлаж байна. To be somewhere that we can be saved from the life we live each day. There has to be somewhere that we can be far away. Дандаа залууч байдаг. Яг тэр өнөө одоогийн нэг болохоор яг залуучуудаас яаж зүтгэрүүлээд цагаа зүг болсон юм гадар байхгүй байгаа. Энэ дээр Mobicom-ийн дэвшил маш сайн залуучуудаа нэгжлэн нэмж байгаа зүйл маш баяртай байна. Би шин бүхний эхлэл.
Mobicom-ийн дараа төлбөрт үйлчлэгээ болох Mobicom, Mobizone багцын хэрэглэгчдэд зориулсан клуб. Энэхүү клубт Mobicom-ийн дараа төлбөрт хэрэглэгчдэд гар утасны хэрэглэнийхээ төлбөрөө төлөхөд хэрэглэгчийн тусгай картын төлбөрийн дүнгээс хамаарсан оноо бодогдож хуримтлагдах ба энэхүү оноогоор энэ клубт үйлчлүүлдэг. Би шинэ бүхний эхлэл. Today, all the lonely hearts in London caught a plane and flew away. And all the best women are married, all the handsome men are gay. You feel deprived. Yeah, are you questioning your size? Is there a tumor in your humor? Are the bags under your eyes? Do you leave dance where you sit? Are you getting on a bit? Will you survive? You must survive when there's no love in town. This new century keeps bringing you down. All the places you have been, trying to find a love supreme, a love supreme. What are you really looking for? Another partner in your life to abuse and to adore? Is it love, that heavy stuff? Or do you need a bit of rough? Get on your knees. Yeah, turn down the love songs that you hear, 'cause you can't avoid the sentiment that echoes in your ear. Saying love will stop the pain, saying love will kill the fear. Do you believe? You must believe. Well, there's no love in town. This new century